Семенаг шавхины. Багшаа би таны үг хэлж гоо. Нанди маань нэр өнөөдөр толгойн өвдөө бөөлж тэгээд чөлөө аав гэсэн. Толгойн өвдөө бөөлжөөд тэгээд чөлөө авч болох уу гэ надад намайг хэлчихэрэй гэдгийгсэн. Харин тийм багшаа. Тийм үү. Хин чамаас асуусан. За миний хүсээ хичээл хийе. Сүйд нааш гэрийн даалгавар аваад ирдэ чи. За багшаа. Гэрийн даалгавар тийм. Багшаа би гэрийн даалгавраа мартчихжээ. Сэвэ Хотлоо на ганцхан барьсан юм шүү. Шин жоо үрчээсэн. Би чамаас. Ээж авч мөнгөд битүүдэд ирчихсэн. Яах гээд нэг завгүй. Энийг чи өөрөө наатах тэгэж өөр тийшлэр ч юм уу? Мөсгсөн яах вэ? Би чам хэлээд ингэж битээ боо. Битээ боо. Хатраасаа хийсэн үү чи? Хийсэн багшаа. И чиний нэрч би өөрөө гараа хөвдүүлэн хийж ам шүү би чамд. Үгүй үргэлжлээ. Багшаа. Яах тань чи? Би цээжийн дэвтрээ бас мартчихжээ. Гэрэн даалгавар яах вэ? Оо, царагша. Нэрээ минь яха. Оо, нэнди мөчтөөс мэш. Сапи нөгөө нэг хайтын өгөөд тэгээд энэ шууны байр шиг гэж нэрлэдэг өөр юм хийж зүгээрээ. Юу ч хийгээгүй мэдээ дандаа яхлаар энэ намайг өмөрдөг. Чи өгөө даа би. Чи хавар тэтгэнүүдийг гаргаараа өгдөө. Сапи чээсээ. Оо, даа зүгээр юм яг Монгол хэлээ. Багшаа би ч гэсэн мартцсан. Чи яах вэ? Энд чи ганцхан дудаа мартчих. Чи дандаа ингэж ш. Монгол хэлэн дээр хийхээс өөр арга байхгүй. Багшаа надаа Монгол байхгүй. На цаасан дээр хийм дөө. Сүйлгүй. Чи дахиж на хаахаа гэх юм бол хизээч битээрээ. Яа, сүүлийн юмс болоо. Стресстэй. Яа, ийм хүүхд яхаар манай ингэ дээдийг байна. Айфон яхаа уучлаарай. Уучлаарай.